Би 15-аас 18 нас хүртлээр 3 жилийн хугацаанд хүүхэд асрагч хийдэг байлаа. Миний амьдардаг байсан хороололд чинэлэг айлууд ихтэй байсан учраас тэд ч гар таталгүй ажлын хөлсөг сайн өгдөг. Мөн дээрээс нь хүүхэд асрагчийн хэрэгцээ нэлээд их гардаг байсан тул би чөлөө цагаараа овоо хэмжээний мөнгө хийчихдэг байлаа. Би энэхүү 3 жилийн хугацаанд хачин сонин хүүхдүүд болон сонин тохиолдлуудтай бишгүүл таарж явсан ч энэхүү түүхэнд өгүүлэх гэж бүйл явдал тэрүүн байр эзлэх нь гарцаагүй. Тухайн үед би Майкл нартай хүүг асрах болоод байсан бөгөөд түүнтэй танилцах тэр мөчөд тэр нэлээд дуугүй бүрэг төрлийн хүүг гэдэг нэлт байв. Дээр нь тэрээр 12 настай байсан бөгөөд зарим хүмүүсийн хувьд бол энэ аль хэзээ хүүгд асрахчгүйгээр гэртээ ганцаараа байж чадах нас мэт сонсогдож болгоч. Тэр гэртээ ганцаараа хоноход арай бэлэн бус байсан юм. Эцэг их нь надад түүнийг хаяа баг зэрэг сонио аш гаргадаг болохыг мөн бусад хүүхдүүдийг бодвол арай илүү анхаарал шаарддаг гэдгийг тайлбарлав. Гэсэн ч надад нэг хийгээд байх зүйл байсангүй. Миний унтах ёстой өрөөнд маш том тоглоомны шүүгээ байх бөгөөд дотор нь хамгийн том хэмжээтэй лего барилга багтчихаар том зайтааж. Майкл ч ихэнх цагийг тэрхүү шүүгийн дотроо легонуудаараа янз бүрийн барилга барин тоглож өнгөрөв. Би түүнийг нэг их тагнаг шалгаад байлгүй. Зөнгөөр нь л өөрийнх нь зүйлсийг хийлгдэг байсан ч үе түүний хэн нэгэнтэй яриад байгаа мэт хачин зүйлс бовтнох нь надад сонсогддог байлаа. Харин би тэгэх бүртэн түүний эцэг ихийн дурсаад байсан заримдаа хачин аш гаргадаг гэдгийг Ленин байх хэмээн бодоод түүнийг 12 нас хүрчгээд одоо хүртэл төсөөллийн найзтай тоглодог юм байна хэмээн боддог байв. Тэрийнхүү их цагийг дээд хорт өнгөрөх бөгөөд хаяада нэг доод тохорлоо буужран хөргөчн доторх зүйлсээс авч идчихээд буцаал шүүгэнд орчихно. Ийхүү байсаар цаг жаахан орой болж байхад би түүнд унтах цаг болсон тул өөрийнхөө өрөөнд очиж унтахыг сануулж байж түүнийг шүүгэнээс нь гаргалаа. Үннийг хэлэхэд би ч өөрөө их ядарсан байсан тул бушуу унтахын төс болж байна. Харин шөнө донд би шүүгэн дотроос лего тоглоом шажигдах мэт чимээ гарснаар сэрж орхилоо. Намайг Майклд өрөөндөө очиж унт хэмээн хэлэхэд чимээ гарахаа зогсчихсон тэр. Харин шүүгэний доторх гэрэл унтраастай хэвээр байсан тул би түүнийг дотор яаж тасаранхад тоглоомнуудаа олж харж тогтож чадаад байгааг нь гайхаж байлаа. Тиймээс босож очиод хаалгыг нээвэл Майкл дотор байсангүй. Би ямар нэг зүйлээс тийм амархан айж цочоод байдаг хүн биш учраас өөрийгөө хин юм сонсч гэж бодоод чимээг үл тоохор шийдлээ. Тэгээд буцаад унтаж орхиж. Үүнээс ойролцоогоор цагийн дараа би өөрөө доторх гэрэлнээс болж дахин сэрж орхив. Тоглоомны шүүгээний гэрэл асаастай хаалга нь үйл ялэг нээгдсэн байлаа. Би Майклийн нэрийг дахин дуудсан бөгөөд энэ үед баг зэрэг уур маань хурж эхлээд байсан юм. Шүүгээний хаалганы үйл ялэг онгоосон завсраар түүний хөлн доош унтсан байхыг би харж байсан бөгөөд тэр надаар дайжигнаад байгаа мэт зэвүүтэйгээр инээд алдаж байв. Энэ удаа ямар тааш түүний шүүгэн дотор байгааг нь мэдлээ. Би түүн рүү хурдтай алхан очиод шүүгийнх нь хаалгыг хүчтэй дэлгэн онгойлгосныхаа дараа хүүтэн хөлс маань ацгарах шиг л болов. Тэнд хинч байсангүй. Өмнө нь яа харахгүй тэндээс 2 хөл унжиж байхыг харсан ч одоо юу ч алга. Гинтийн мэдэрсэн айдас маань цээжинд минь бөглөрчөөд асар ихээр өвдгөх мэтэл болж байсан байх. Би шууд л Майклийн өрөөнд гүн ороход тэр орон дээр унтж байх нь тэр. Би бошоохонд л түүний өрөөний хаалгыг дотроос нь төгжчихгээд орных нь хажуудах шалан дээр өвдгөө тэрэн хөвцөн. Ядаж л хажууд маань амьд хин нэгэн байгаа гэсэн бодол надад арай дээр мэдрэмжийг өгч байлаа. Би тэр чигээрээ шалан дээр хөвцөр үүр цалгасан бөгөөд Майклийн эцэг их боцон ирэхэд нь би болсон явдлын талаар дурсалгүй чимээг өнгөрөхөө шийдсэн. Би төлбөрөө аван тэднийгээс гараад л дахиж энэ талаар бодохгүй байгааг хичээсэн. Үннийг хэлэхэд би өөрөө ч яг юу гэж бодох ёстойгоо ойлгоог өнгөрсөн юм.